ертөнц болон ертөнц дээрх хүн амьтан ургамал болон нарны аймгийг бүтээхээс өмнө оюун ухаан байжээ. Оюун ухааныг бүрдүүлдэг эсүүд нь бүтэцтэй байв. Эдгээр эсүүд нь хоорондоо холбоотой бөгөөд эс хоорондын дотоод харилцаа нь даавраар зохицуулагддаг байв. Тиймээс эсүүд болон тэдгээрийн хоорондын харилцаа нь хоосон шинж чанартай бус харин бодит шинж чанартай байв. Хоорондоо харилцан уялдаа холбоотой байсан нь түүнийг бодит шинж чанартай болгосон. Эсүүдийн дотор оюун ухаан байдаг бөгөөд гэрэл цацруулдаг байна. Оюун ухааны эргэн тойронд харанхуй нөмөрсөн байв. Оюун ухааны ойролцоо хэлбэргүй хоосон шинж чанартай харанхуй астероид огторгуйд эргэлдэж байв. Астероид дээр ус тогтсон байв. Оюун ухаан нь бодох, мэдрэх, санах, харах, үнэрлэх, сонсох, эргэлдэх үйлдэл хийж чадхаас гадна болж өнгөрсөн үйл явдлын талаар үнэн үг хэлж түүний учир шалтгааныг мэргэн ухаанаар тайлбарлан заах чадвартай байв. Тэрээр мэргэн цэцэн ухаан зөв ойлголт болон мэдлэг олгодог байна. Тэрээр өөрийн харсан зүйлийн талаар мэддэг бөгөөд мэддэг зүйлсээ ярьдаг байв. Астероидын харагдах байдал нь оюун ухааны үзэгдэх байдлаас эрсөөр ялгаатай байсан бөгөөд мөн түүн дээр ус байсан нь ялгаатай байдлыг тодтогсон юм. Усан дээр оюун ухааны дүр төрхийн тусгал туссан нь ихэд сонирхол татсан ялгаатай зүйл байсан. Астероидын харагдах байдал эрс ялгаатай байсан учраас оюун ухаан нь хэрэв энэ астероид харанхуй биш гэрэлтэй байсан бол хэрхэн өөрчлөгдөж харагдахыг мэдхийг хүссэн юм. Учир нь оюун ухаан нь харсан зүйлээ мэддэг, мэдсэн зүйлээ оюун ухаанаараа бодож учир шалтгааныг тайлбарладаг байсан. Оюун ухаан нь өөрчлөлт байхгүй нэгэн хэвийн тогтмол оршин тогтнодог газар бүрд өөрчлөлт хийхээр төлөвлөж сонирхож байлаа. Тэрээр уг хэлбэргүй хоосон шинж чанартай харанхуй астероидоос эрс өөр зүйлийг бүтээхийг хүссэн юм. Хэрэв астероид шорооноос бүтсэн бөгөөд харанхуй бол тэрээр шорооноос бүтсэн бус харин хийнээс бүтсэн гэрэлтэй зүйлийг бүтээхийг хүслээ. Энэхүү шинэ бүтээл нь хэлбэртэй бөгөөд хоосон биш харин бодит шинж чанартай байх шаардлагатай байсан. Төлөвлөсөн шинж зүйлээ бүтээж дуусаад тэрхүү бүтээлээ огторгуй хэмээн нэрлэжээ. Оюун ухаан нь тэрхүү хэлбэргүй
говьсон шинж чанартай харанхуй астероидыг өөрчилж хэлбэртэй бодит шинж чанартай бөгөөд гэрэл гэгээтэй болгосон юм. Бодит шинж чанартай байна гэдэг нь харилцан бие биенээсээ хамаарч өөрчлөгддөг буюу ихсэх эсвэл багассан өөрчлөгддөг амьд харилцаатай байхыг хэлнэ. Тэрээр өөрийн өөрчилсөн астероидыг их дэлхий хэмээн нэрлэв. Тэрхүү огторгуй болон их дэлхийг бүтээсэн оюун ухаан нь бурхан байсан бөгөөд түүний бурхан ухаанаар ертөнц бүтээгдсэн билээ.